Сонор цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 33 дугаар хэсэг. Юки арих дарс чихэр жимс эгнүүлсэн тэрэгэн тавиран дүрсээр Тозиягийн өрөөнд ортол намхан руутай цайвар улсан царайтай туранхай Япон ахмад суудласан өндийж Юкитэй мэдлэв. Тэрээр Юкиг Тозиягийн асарсан охин гэдгийг хизээ язааны анддаг бол л да. Тэгээд Тозияг гараараа тогтол өнөө ахмад суудалдан суулаа. Йоши-сан яриагаа үргэлжлүүл. Гэхэд өнөө ахмад яриагаан эхэллээ. Халахын сүмийг баргын нутгийн салшгүй хэсэг гэдгийг батлах газрын зургийн баталгааг гадаад яам шаардаад байна. Энэ талаар тодорхой баримт гаргахгүй бол зөвлөлт болон Монголын засгийн газрын шаардлагад бодиттой хариу өгөх асуудлыг хүндрүүлж, засгийн газрыг эвгүй байдалд хүргэж мэднэ гэж гадаад яам үзэж байгаа билээ. Нөгөө талаар Монголын нутагт улаан Оросын ганц ч цэрэг байхгүй гэдгийг олон улсын хэмжээнд илэрхий болохоор баргын нутгийг Орос Монголын улаантнууд төрөмгийлэх санаа гаргалаа гэдгийг нотлох баримт гадаад яманд байхгүй болохоор Квантуны арим баргын нутгийг хамгаалах зорилгоор халахын сүм рүү орсон гэж зөвтгөх үндсэл муутай байгаа хэмээн гадаад ям дурамжхан байгаа. Йошигийн үгийг сонсоод Тозия дотроо баахан ундууцсан сууснаа янжуураас ах зур хэд хүчтэй сороод. Миний ярьсан зүйлийг сайд нарын танхим гадаад яамныхан дуулгаж болохгүй. Ганцхан цэргийн яамны сайд Жанжин штабын дарга нар л мэдж байх ёстой тул чи сонсож ав. Монголын засгийн газраас халахын сүмийн хэрэг явдалтай холбогдуулж хэлцээ хийхээр тавьсан саналыг засгийн газрын хэмжээнд биш. Харин армийн удирдлага хүлээн авахдаа хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Жанзолингийн даалгавраар зүүн умард хятадын цэргийн мэргэжилтэнгүүд хятадын алдагдсан газар гэдэг нэрийн дор хуурамч баримт боловсруулсан байна. 1924 онд төлөвлөсөн тэр төлөвлөгөөнд Манжин хаанаас баргын хошуу нутгийг тогтоосон нэг баримтыг хэн хэнгүй мэдж байгаа боловч хойшоолгүй өнгөрсөн. Үүнийг монголчууд мэдж байгаа гэдгийг мартаж болохгүй. Намайг хүрээнээс харахад богд надтай уулзаад бараг Монголын хэлийг тогтоосон эрдний газрын зураг үзүүлж байсан. Тэр бол бүр Манжин амбага цэцэн хааны үед Манжинаар өвөр Монголын ноёдыг эрхэндэн оруулаад ар Монголоос төр тусгаарлахын тулд хэл хязгаарыг тогтоож газрын зураг хэлэгснийг батлах албан ёсны баримт байлаа. Манжин хан Канси буюу эн хамгалан өндөр гэгэн зан базар тал засаж түүнийг нутаг руу буцаахтаа тэр зургийг өгсөн учраас богдын ордонд одоо хүртэл хадгалагдаж байгаа хэрэг. Хэлэлцээний явцад энэ зураг амбага цэцэн хааны мутрын дийдстэй албан ёсныхоо баримт бичигтэй гарч ирэвэл Мэн улсын үеэс одоо хүртэл хүлээн зөвшөөрсөөр ирсэн Монголын хэлийг баргын нутагт оруулж хэвлүүлсэн Жанжин штабын газрын зураг хүчингүй болгох эгзэг бүрдүүлнэ. Ингэж өөрөө өөрсдийг хүний шившиг болгож болохгүй. Тиймээс би сайд нарын танхим болон гадаад яамд ямар ч баримт гаргаж өгөхгүй. Засгийн газрын хны баримталж байгаа улс төрийн аймаг хай өхөнц бодлоготой эзэн хааны армийн чиг баримтлалыг хутгаж болохгүй. Самурайн ёсоор бол Буситогийн замналаар замнсан айрам улсын эрхийг барих ёстой гэдгийг сайд нарын танхимд ойлгуулах хэрэгтэй. Тиймээс сайд нарын танхимд бид захирагдахгүй. Харин тэр мулгуу сайд нар эзэн хааны аримд захирагдах ёстой гэдгийг хатуу сануулж мөрдүүлэх цаг болсон. Тиймээс Монголын засгийн газартай Японы засгийн газар биш, армийнхан хэлэлцээ хийх ёстой юм. Квантуны армийн удирдлага Монголынхонтой хэлэлцээ хийх юм бол бид армийн төлөөлөгчийг Монгол суулгах асуудлыг сөргүүлэн тавих талаар бодох ёстой. Тиймээс Йоши-сан та засгийн газрын ханд биш, харин өөрийнхөө мэдлэг боловсролыг аримд зориулах ёстой юм. Та чинь газрын зургийн мэргэжилтэн хүн. Харин эцгийнхээ буйнаар засгийн газрынхантай холбоотой байгаагаан их юмд бодох хэрэггүй. Тэгсэн дорвол манжуурт ирж мэргэжлийнхэн ажлыг хийвэл би таныг дэмжих болно. Тэгтэн бүр Монголын асуудлаар шүү.
Тодорхой ярил халахгүй төдийгүй Монголын нутгийн гүнд явуулах манай хүмүүсийн тусламжтайгаар баяр зүйн зураг хийх ажлыг удирдвал зүгээр гэдгийг ойлгоорой. Гэд Тосия урдан байгаа хундахта Сакэ өргөж "Гамбай" гэлээ. Йоши Тосиятай чингэж ярилцаж нэлээн оройхон хэрд явлаа. Харин Тосия Йошитэй баггүй сэржимдсэн болохоор үг яриа нь олширчээ. "Аава, та Хятадын алдагдсан газар нутгийн талаар ямар бодолтой байна да?" гэж Юкиг асуухад Тосия "Хятадын алдагдсан газар гэж үзэх алгын чиний газар нутаг хаач байхгүй. Тэгэхээр чи өөрийнхөө бичих номонд энэ тухай оруулах талыг бодох хэрэгтэй шүү. Гэхдээ юуны өмнө үнэн мөнийг мэдэх нь чухал. Хятадууд маш эртнээс нарийн арга мэх зохиогоод түүнийг 3 зорилго гэж нэрлсэн гэдэг. Хятадын төвөгчийн боловсруулсан тэр 3 аргыг алдагдсан нутаг, маргаантай газар, элбэн дохинуулах эзэн гэж салгаж нэрлэдэг гэдэгсэн. Хятадын алдагдсан нутаг гэдэг бол маш нарийн боловсруулсан ом мэх юм шүү. Тэр айл зэрэгэлдэх улс орны нутгийг өөрийнхөө унган нутаг болгохын тулд их чармаал тавьдаг. Тиймээс айл хөршинхөн эрдний хаадыг Хятадын үлгэр домгийн хааны удам муксанаас гаралтай болгож зориуд хуурамч домог зохиодог донтой. Өөрөөр хэлбэл айл зэрэгэлдээ улс орны хаадыг өөрийнхөө хааны үр сад гэдэг хуурамч үлгэр зохиож түүхийн сурвалж бичгүүдэд хавчуулдаг авьяастай улс. Ингээд айл хөрш орноо муучилж газар нутгийн эрд балар үед Хятадын хаадын уугуул нутаг байж ухаад хожим цагийн ирэхээр алдагдсан гэдэг шалдаг заадаг өвчтэй. Ингээд айл хөршөн Хятад болох замдан ороод байгаа улс гэж үздэг бодлогыг күнзийн залгамж үеийнхний үзэл сурдлын зэвсэг болгон уламжилж ирсэн хуучтай юм байхгүй юу? Үнэн дэм бол энэ хөршөн хятадчлах замд оруулахын тулд хойч үедээ тунхагласан нууц гэрээсэл байгаа юм. Ингэхээр Хятадын алдагдсан нутаг гэдэг маань уг чанартан юу байх нь мэдэгдэж байгаа биз дээ. Тосия тамхиан сарж Сакэ балгаж хаяа далай ногоон зууш савхтаж яриагаан үргэлжлүүлэхдээ өөрийнхөө тэмдэглэлийн жижиг дэвтрийг гаргаж Хятадын сурвалж бичигт гуйвуулж оруулсан баримтыг зааж хуудсыг нь дурдж наг инээхин өөрийнх нь ирэг өнөмшилтэй болгохыг баталсан хэрэг болоо. Харин Хятадын маргаантай нутаг гэдэг чинь сонин зүйл. Эрт болор үед Хятадын цэрэг хятад жуулчид хөлийн хөмөр гарсан газар орныг Хятадын нутаг болгохын тулд боловсруулсан цэрэг улс төрийн бодлогоос үүссэн үнэн бодит баримтуудыг гуйвуулсан муухар тэнэг хэрэг. Хятадуудыг хуурамч баримт дурдаад байхаар нь зарим улс орн жинхэнэ түүхэн баримтыг гаргаж ирдэг удаатай. Тэгэхээр Хятадууд түүхэн үннийг баллах аргагүй болохоор асуудлыг хойшлуулж маргаантай нутаг гэдэг шалтгаан заадаг юм. Тэгтэн зүгээр нэг тийм шуг андагддаг улсууд биш шүү. Айл хөршүүдийнхэн баримтыг хожим ямар нэгэн замаар устгах, хулгайлах, үнгүйдүүлэх хүртэлх хугацаанд хэлэм таталгүй дуугүй байж чаддаг гоц авьяастай гэлцдэг. 3 дахь чиглэл бол күнзийн сургаалыг баримтлагч нараас гаргасан онол билээ. Тэгэхдээ Жунго гэдэг нэрээр төрөө барих дээрэнгүй үзлийн тусгал юм. Учир нь Хятад бол дэлхийн бүх улсын төв дунд байдаг гин. Тиймээс бусад улсын дотоод эрхийг барилцаж тэдний улс төрийн маргаантай асуудлыг шийдэн өгч зохицуулж буухын зэрэгцээ засаг төрийг удирдах жолоодож элбэн тохируулж өгөх ёстой гэнэ. Тиймээс Хятадын хаадууд асрамжлан энэрх, удирдан жолоодох, элбэн тохируулах гэдэг нэрийдлэр айл зэрэгэлдэх улс орны дотоод хэрэгт оролцож тэр улсын төрийн эрхийг атхан захирахын тулд гаргасан нарийн зальт арга билээ. Өөрийг манжин эзэнт гүрний үед их баримталж байсан. Би Монголд байхдаа манжин хааны сангаас хөрөнгө гаргаж бариулсан ховдын шар сүм, амар баясгалант, дамб даржаалан хэдийн гэрэлт хөшөөний бичгийг очиун ирсэн. Тэгэхэд манжин хааны зарилэг болгосон тэр бичигт хязгаар дахиныг тохинулсан, хол дахиныг элбэн тохинулсан гэдэг хэллэгийг их хэрэгэлсэн байсан. Үүнээс үзвэл дайчин улс гэдэг чинь үнэн чанартаа Монголыг 200 жил Хятадын хаадын сургаалаар дарлаж, улс төрийн эрхийг барьж байсан байна гэж боддог. Миний бодол баталгаатай зүйл. Гэд диван дээрээс бослоо. Тосияг унтахаар явсны дараа түүний яриаг тунган бодсон Юки Токиогийн цуглаанууд дээр очиж байснаа саналаа.
Хогцонсья буюу төрийн үндэс нийгэмлэгийн нэг цуглаан дээр нэгэн самурай хэлсэн үгэндээ Энэтхэгээс Сибирь, Сахалингаас Каспи хүртэлх газар нутагт эзэн хаан Тэнногийн дэглэмийг тогтоосны эцэст бүх дэлхийг Японы өргөх гэрт нэгтгэж Яматогийн хөвгүүдийн өргөх гэр болох хэрэгтэй. Хакко ито о банзай гэж орилж байсныг санаад Японы арим Хятадыг эзлэх гэдэг асуудал бол үнэн чанартан Жан Золингийн боловсруулсан төлөвлөгөөнд тусгасан Хятадын алдагдсан нутгийг Хятадын нутагттай хамт эзэн хааныхан өлмөд сөхрүүлэх гэсэн бодлого байж таарах нэ гэж бодлоо. Юки унтахын өмнө Тозиягийн өрөөнд буцалсан халуун ус Хятад ногоон цааны хандалсан ааг оруулж өгөхдөө Ава Манжин хаан Энэтхэгээс умард далай, номхон далайгаас хар далай хүртэлх газар орныг элбэн дохинуулж дэвшитгсэг хязгаар болгоно гэдэг зарлиг гаргасан гэдэг. Тэгтээ бүр эртний нэг тулгар бичиг тэмдэглэснийг нь иш болгосон гэдэг. Тэгэхээр Жан Золин тэр сурвалж бичгийг эрхэмлэж байжээ гэж хэлв. Бэ хэдэн жилийн өмнө нэг хүнтэй уулзаж түүний зохиосон Хятадын хэл хязгаар гэсэн номын талаар ярилцаж билээ. Тэр хүн өөрийнхөө номонд Хятадын түүхэн сурвалж бичихд байсан бүх баримтыг ашигласан гэж ярих дуртай. Тэгэхээр нэг удаа өөрийнхөө сайн мэддэг нэг зүйлийг ярьж, таны бичснээр бол одоогийн Памир эсвэл Хавийн нутгийг Хятадын нутаг болгосон байна. Харин таны иш татсан сурвалж бичихд дурдсан баримтыг шүүхэд Чиггү Хав болон Даван орчмын нутагт Хятадын амбан байгаагүй. Харин Уудэ хааны цэрэг тэр нутгийг эзлэх гээд хяарч бодсон тухай тэмдэглэсэн байна шүү. Гэж хэлтэл нөгөө хэмээн царай ховсхий гэж явчихлаа. Тэгэд надаас зовж хуурамч баримт гаргаж зохиосон дон ичсэн болол та гүчиж мөн сүрхий самурай юм да гэлээ. Тэгэхээр нь сүрхий байхын тулд баримтуудыг шалах ёстой үстэй. Гэтэл манер Тозиясан Хятад хүний шахааны мөр гарсан газар бүхэн Хятадын нутаг байх ёстой юм мэдвүү гэдэг юм байна. Миний уур бадарч Эх наран улсын нутагт олон мянган хужаа нарын мөр үлдсэн. Тэгэхээр наран улсын нутаг бас Хятадын нутаг болж байна уу? Гэж ууртаа асуутал манер хай Тозиясан тийм алдас яаж байх вэ? Наран улс бол их тэнгэр хамаа тэр асуугаас удамтай шүү дээ гэж нялганаад энэ ярэ та бидний хооронд үлдэж өөр хүн мэдэхгүй байвал зүгээр юмсан гэд 3 зангийнхэн алтан бөгжийг дэнчин давж билээ. Тэр хүн үнэн баримтыг гойвуулж хуурамч баримт боловсруулад түүнийг үнэн болгохын тулд Хятадын түүхийн баримт гэж сүржигэнсэн юм байж. Ингэхээр тэр бусдын газар нутгийн баялагч шунаж дайн өдөөхийн тулд ийм хуурамч баримт боловсруулдаг байна шүү дээ. Тэгэхээр Хятадын алдагдсан нутаг гэх алгын шинэ шороо дэлхийн айлч улсад байхгүй. Гэд Тозия гангар шаацантай цайгаа авчуулаа. Тэрээр цайгаа уугцоор Юкитэй энэ дэрхнийг ярьж угаад унтахаар хажуулах үед Юки өрөөрүүгэн явлаа. Юки өрөөндөн орж ирээд номын сангаас ханшүүгийн батуудыг авч Сувдагийн орчуулгыг тулгаж ихтэй нь харшуулаад тэмдэглэн авч өдрийнхөө харсан үдсэн дуулснаа тэмдэглэв. Японы цэргийн онцгой төлөөлөгчийн газрыг Хятадд зохион байгуулсан аргандаан төшөглөж Монгол тийм төлөөлөгчийн газрыг байгуулахын тулд халахын сүмийн асуудлаар хийх хэлэлцээг орон нутгийн цэргийн хэмжээнд хийлгэхийг оролдож байна. Японы талаас тавих саналын үндсэн хэсгүүд бол Улаанбаатар ховд зэрэг газар цэргийн төлөөлөгчийн газрыг байгуулж утсан харилцаатай байлгах, цэргийн төлөөлөгчид Монголын нутгаар чөлөөтэй явж байх, эрхээр хангуулах болзол тавих нь тагнуулын мэдээ баримт цуглуулах нөхцөлийг хангуулахад чиглэж байгааж. Юкиг энхүү тэмдэглэлийн бичиж байтал Сувда орж ирлээ. Юки ширээний араас өндөж унтлагынхан өрөөрөө явахын өмнө Сувда наад ширээн дээрх бичиг цаас янзалж хараа. Тэмдэглэлийн дэвтрийг нууцын шүүгэнд хийгээрэй. Гэд түлхүүрэн өгөөд өрөөнөөс гарлаа. Юкиг Токиогоос ирсний дараа орой бүр Япон Хятадын дүүгийг уншигч тэмдэглэдэг болсон явдал Сувда гайхсангүй. Юки мэдэхгүй юм уу ойлгохгүй зүйлэн Тозиягаас асууж лавлахтан Хятад хар арх авчруулж өргөсөн эцхэн хүнд итгэн. Тэгээд Юки эцэгтэйгээ ярьсан зүйл хийгээд Итагаки дой хараа нарын зөвлснөр бичих ёстой шинэ үеийн эзэнт Монгол гэдэг номынхан талаар ярьж зөвлөгөө авсан тухайгаан тэмдэглэн.
Харин сувда орой бүр Юкигийн өрөөнд орж ирээд ширээн дэрхийг нь янзлаад тэмдэглэлийн дэвтрийг нууц шүгэнд нь хийж цоожлоод өглөө Юкид түлхүүрэн өгдөг болжээ. Чуулалт хаалган хот. Толгой дээрээс нар шарж, улан дороос халуун элс төнсөн хотын бүгчим хуурай тоосрохог агаар хамар хорсхон цээжинд аргасан тоос амтагдана. Тогава хотын захад байдаг Японы цэргийн төлөөлөгчийн газраас гарч хотын төвд байдаг буудлал руу сажлав. Тогава энэ өдөр Америкийн консулын газрын нэгэн ажилтнтай уулзаж, манжуур өвөр Монголын асуудлын талаар ярилцаж, өвөр монголчуудад олгох тусгаар тогтнолын талаар бодлоон солилцохажээ. Буудлаас төдий холгүй байдаг нэгэн торгоны мухлагт Америкийн консулын ажилтан хүлээж байсан Тогава торго сонирхож байтал болзоод хүн иржээ. Тогава-сан, манжуур тогтоосон дэглэмийг манай улс дипломат шугамаар эсэргүүцсэн. Ер нь завсрын улс байхыг зөвшөөрөхгүй. Тэр ч байтугай умард хятад дорнод хэби мужид тусгай засгийн газар байгуулж тэргүүнээр нь энэ жүгэнийг томилж өвөр Монголд дэв ангаар толгойлуулсан засгийн газар байхыг ч эсэргүүцсэн. Би Квантоны армийн төлөвлөгөөг танаас ч илүү мэдж байгаа. Гэд өнөө хүн Тогаваг ширтгэн түүний ичнээний зорилгыг толдох мэтээ. Манжуур өвөр Монголын ард түмэн цаг үе улс төрийн хүн бодлогын ач холбогдлыг эрхэмлэхдээ модон морьт улсаас илүү юу гэхээс дутахгүй. Тогава-сан, таны хуучин эхнэр Японы цэргийн томоохон үйлдвэрийн эзэнтэй суугаад таны алхаа гიშгэг отож байгаа. Гэтэл таны эрдний танил буянт дагцанд чинь сум зоожих эгзэг хайж байсан. Ер нь энэ бүхнийг та мэдэхгүй байгаагийн адилаар манжуур өвөр Монголын ард түмэн Японы армийн жинхэнэ бодлыг мэдэхгүй байгаа шүү. Америкийн консулын газрын ажилтнтай уулзсан Тогава сэтгэлийнхэн эмзэг бодлон төнхүүлээд зүрх шимширхэн ирэхэнд олон үг нь уршилгүйгээр салахын түүс болов. Тогава Японы цэргийн төлөөлөгчийн газар ирээд тентхийн нэгэн ажилтангаас буянтын тухай сургалав. Тогава-сан, буянтын тухайд гэвэл Монгол руу дээрэм их гэж яваад хэлийнхэнд баригдаж нудруулсан сурагтай. Гэхдээ бид сураг дууснаас цаашгүй. Харин Суй Юанд байгаа манай хүмүүс энэ тухай тун сайн мэднэ. Хэрэв тань шаардлагатай бол тийшээ явахын дээргээ зөвлөе. Гэлээ. Тогавагийн сэтгэл дэнсэлж, үе үе Токиод болсон явдлуудыг санах тусам зүрхээр нь хатхуулах шиг болно. Тэрээр буудлын цонхны дэргэд зогсож, шөнийн харанхуйг ширтгэхдээ буянтын сургийг заавал гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр навш надаас өшөг аавн шүү. Ер нь Америк ноёны хэлсүүг жирийн зүйл биш. Тэд өөрсдийнхөө тагнуулаас тун тодорхой мэдээ авсан хэрэг. Үнэхээр халагдсан бол манжуураас буцах хэрэггүй. Эндээ байх нь надад ашигтай. Тэгэхээр Суй Юан руу явж сургийг мухарлах ёстой гэж өөртөө сануулв. Тогава чуулалт хаалганаас Суй Юан хотыг зорж ирээд хотын нэг зочид буудалд буулаа. Тэрээр 2 хоног хотоор сэлгүүцэж Японы төлөөлөгчийн газрын туршуулуудтай уулзаж буянтын халуун мөрийг мөшгөж байхад зочид буудлыг отсон хэдэн хасаг эрс нэгэн шин түүнийг өрөөнд нь хүлээж байлаа. Тогава буянтыг үгсэн хийгээд түүний хамаатан садан танил талын хүмүүс Суй Юанд байхгүй гэдгийг баттай тогтоогоод буудалдан ирээд өрөөндөө ортол унтлагын өрөөнөөс 2 хүн гарч ирж хаал зуулзав. Тогава өндөр нуруутай, ширүүн харцтай, бүргэж шиг хянган хамартай хууз хүнийг ажиглангуй хараад уруулынхан сахал бууралдсан болохыг мэдээд Шинжаан Гансун далдарсан дэрэмчин Аксакал гэдэг хочтой Илбирис шивдэ гэж амандан өглөв. Эрхэм ноён ахмад, Бээчин гүншийн талаар хэрэг явдлыг шинжлэхгүй байхыг танд зөвлөе. Харин бидэнд ашигтай алах юм хэвэл таны утсан чиний улаан голчин бүтэн үлдэх болно. Миний саналыг харгалзахгүй бол миний нүд чих сүүдрүүд Чанчун Харбин мөгдөнгийн аль ч удамжнаас таныг олно гэдгийг бодоорой. Тиймээс танд дэнчин тавьж үүнийг өгье гэж хэлтэл хажууд нь зогсож байсан нэгээр бодол Йен ширээрв чулуудлаа. Тогава ширээн дээрх Йенийг хараад "Эрхэм Аксакал-сан,
Би танд юугаар туслах болж байна да? Гэж асуув. Тогова-сан Буянт Бээжин түншийн жинг дээрэмдээд Монголын хэлийнхэнд мэдгэдэхэд хүрсэн тул тэдэнтэй мэстрүүлж дөвчгнээ дамиа алдсан. Бээжин түншийн төлөөний хүн чалагдсан. Тэгэхээр энэ тухай газрын сонд мэдээлэх ёстой. Тэр болно. Харин би өөрөө тэр бүхэн хэрхэн болсныг дистраал мэджүүж бичих ёстой. Тогова-сан би таны хэвлүүлэх зүйлийг бэлдчихсэн. Та түүнийг бичих гэж цаг гарцдахгүй. Гэж хэлээд өөрөөсөө нэгэн бичиг гаргаж ширээн дээр тавилаа. Тэгээд Аксакал хүйтэн инээмсэглэн Тогова-сан бодолтой хандаарай. Биднийг эрэлгийн илч хуурч чадахгүй шүү. Гэд цонхоор гараад алга болжээ. Тогова тэр шин ундаж чадсангүй. Шүнжэнгүн ширээний дэргэд суугаад цонх руу гөлөрч үр хаярхаас өмнөхөн өөрийн ирэхгүй зүүрмэглэв. Гэтэл Тоговагийн өрөөнд хятад хувцастай 3 залуу орж ирээд түүний эрүүнд хутганы үзүүр тулган Тогова-сан бид бол буянтын найзууд. Тэгэхээр ямар зоригтой ирсэн танд илэрхий. Танд 2 зам бий. Нэг бол нүглээ намынчилж гэдсийн хүлж өгөх хэрэгтэй. Ойлгов уу? Гэтэл нэг залуу хулсан хутаг гаргаж ширээн дээр хаялаа. Үүнийг танаа ясанд харакири гэдэг үстэй. Нөгөө зам бол Аксакалын өгсөн 50,000 йенийг өгөөд маргаашийн дотор Сюэньянаас талдор. Бид таныг алахыг хүсэхгүй байна. Учир нь Аксакалын гараас бид молторхгүй. Тэгэхээр та өөртөө харакири үйлдсэн дээр. Гэхэд Тогова өнөө гайтай йенийг гаргаж өгөөд өөрийнхөө хэдийг дээрээс нь нэмэрлээд 2 яс хаагцахыг хичээв. Хятад залуусыг гарсан дэрвэд Тоговагийн зүрх амааран гарчих шахсныг ойлгоод бурхан минь би юу гэж наашаан зүгэлвэ? Бурхан минь аавын хэлдэг үнэн боллоо шүү. Одоо эндээс хурдхан зайлах хэрэгтэй. Ер нь Осака руу зайлъя. Гэж бодсоор өөртөө өглөж загсаар өглөө болгов. Тогова өглөө төлөөлөгчийн газар очиод буцах тухайга мэдэгдээд хэдэн йен дараа тооцохоор зээлж аваад Галтэрэгний буудлын руу явлаа. Гэтэл Галтэрэгний пиу худалдаг жижиг цонхны дэргэд зогсож байсан 4 залуугийн нэг нь Тогова-сан Сэнзэн дочингууд өгүүллийн хэвлүүлэх хэрэгтэй. Харин одоо наад пиуга наддаг өтөх. Гэд гараас нь угс татан авангууд өөр нэг пиу өгöd царайрван сүрхий ширтгэг ажваас наад пиугаан сольж маяглах хэрэггүй шүү. Гэж анхааруулах шиг санагдав. Тогова буудлын башингаас гарч Галтэрэгний богоон руу гэлдрэхтэн саяын залуусын царай, дууны өнгө, биеийн байдлыг эргэцүүлээд халаасных нь хэтийг цөлмсөн залуус болохыг таниад Аксакал над өгсөн хэдийн нарийн аргаар буцааж авчээ гэж бодлоо. Тогова Аксакалын хүмүүс дагаж явах болсныг мэдээд үхлийн ангал руу тулж очисноо ухаарлаа. Тогова тэр ангалаас айж унчихгүй хичээн арагшаан ухрахыг бодно. Гэтэл түүний ар нуруунд бууны хүйтэн ам тулгсан ажээ. Тогова үхлийн ангал ойртох тусам дуурч чадахгүй болжээ. Тэгээд айхын эрхэнд амьсгаан арай ядан аваад эргэн тойрноон ажив. Тогова чингэж хардарсан зүүднээс арай хийж сэрээд өөрийгөө ажитал хүнжил давууныхаа нэг үзүүрийг амандан чигчгсэн зогсож байлаа. 33 дугаар хэсэг төгсөв.